тасдаж захируулагчийн ариг даасан бай. Ихтэй холбох өрийн хүшиг гол усын ихэн адаггүй тал руу сарнууд нөр савандаачдаг жамсын тасалжээ нөөгийн гангнах тэмэн шууд үнчилжээ. Таатын таанароо шилжиж орсмагтаж байгаа юм бол усны нийс багтаж хэвтэйсэн байгаа юм да. Манай орхны удаан зохиолын бол манай улсад төдийгүй дэлхийд даяар алдартай хүн зарчим гээчнээс бид ирсэн сайхан юм газар байсан. За энэ өнгөрсөн сүүлийн 3 жил дараад нь тасарч байна. Эмчлийн хувьд сар гарантай тасраад одоо усгүй байна. Оргир хүсний хүсний дундаас эхэлсэн. Орхны хүсгээ үн тасалдаж байхад өдөргөрийн хуурай хэрэг дахиж удаанаар яахан тэсэх билээ. Эрен хөвчийн мотыг бодлогогүй хөнөөхтөн хүн сэлбэг сарн нүүрэ тормон бахар хийжээ. Нэгээс манай эмчийн басны цэцэн газар 8 нуурын 3 шигсэн дагалдахнууд нийлээд нуурууд өгөөсөн. За энэ явдлаас болохоор энэ үйлдвэрийн газар үйлдвэрчтэй хийгэн хүчээр одоо энэ осондрогоо осмөрний их газруудын хайматыг хяналтгүй огтолж хэрэгснээс шинжлэх ухааны төсвөө одоо ингэж ашигласнаас болж манай энтхийн одоо энэ голмөрний осондрог татарч байгаа гэж ингэж үзэж байна. Игсэн хатсангүй нуурс чин хатуугаар хүйтэн сэтгэл дөртөж сүйлээ хөхөсний мөнхийн ундраг болсон хөвчөд тайгын модож хэргүүл шингэрлээ улсын сайхан хангайн цэнтрэ нуунаас усны тунгад гэрдэн ирэхэн хомслоо.
Багасан би малмалж орог нуурыг тооч одоо малмалж байгаа. Тэгэхэд орог нуур хаваа дөрмөлтөж усны яндрын шуган дотор гангалсан бид сулсан бэрсэн ангаратан дотор нь үйлсэн ийм сайхан ховс бэрстэйс даданаас ашаал гэж араад жил хатаад үдгэндэдий 1000 тоноор өвс дэвлсээр байгаа одоо ийчгүй нэгсгэсэн. Тийм учраас нэмэр өнөөдөж хэрэг шуурганд далгаагаштиж ийстэйшээ ил сужирн шингэж сэргэх их болж багсдаг байх гэж боддог. Эцэг болсон улс юугаан мөнхөд түшиж их болсон ус ундагаан үргэлж дэтгэж түмэн жил төлсөн мод зэгс алинж төмөр шүдтэй техник хатуу гартай хүн нэгэн төдийд юм байггүй хэрэгүүлж нэмэн дэлгэрэх үндэс юугаан үр таслуулжээ. Цэрэнгатай орог нуурын ус багсаа юу гэж байна? За орог нуурын ус багсаа явуулын сүүлийн жилүүд хорвоо гарсан. Нэгдүгээр зэмнээс олж байгаа гэж бодож байна. За хоёрдугаар нь машин техник усын өдөртийн байгууллагын газрын хурцтай суулгаснаас чараад явж байгаа. За гуравдугаар нь нуур тайсан ургамлыг шатаж энэ нь устгаж байгаа. Энэс одоо болж байна гэж бодож байна. Дөрөвдүгээр нь усны юунаас гадна усын цэцгээ загсараа илшээд нуурлыг харснаас одоо боловроо одоо тийчээр тэндээ шуурч байна. Ийм асуулт гарч ирж байгаа гэж бодож байна. Сарасан нуур тайсан тэгс худас тэхэрвс захилдаг үчлийн одоо үсүүдийг бол маш одоо авснаас болдог байх гэж бодож байна. Хоёр бас мөн цайтай бас нэг үйл байна. Энэ одоо хөдөлгөөрөө нуурын одоо дэглэр байгаа харган болж ийм зүйлүүд одоо бас чадчихснаас одоо болж юм уу гэж бодож байгаа. Атон дааны тэжээний дөрвөд 15 жил ажилласан. 15 жил ажиллах хугацаанд болоод түүхээ тасар их сайхан зэвстэйсэн. Энэ зэвстэйгээр сүүлийн жилүүдэд олон санаа зэрэг хадаж явж ог түүхийг гарсан учраас 1984 онд одоо энэ өдрийг усан одоо өдөр татан буугсан юм. Энэ өдөр татан буугснаас дараагаа сум хөдөөж яваад энэ өдрийн зэвстэй ургал хад юу хийсэн өдөр зэрэг орчоос усан баач наашны одоо орчоснаас Зэвс 1985 онд одоо хэмжээр ургасан. Энэ бүтэд 4 тонн бардаа 85 хийсэн. 86 онд 8 тонн одоо бардаа татсан. Ингээд энэ жилд бүр одоо 700-аад гаагаар зэвс нь ургаж тосуу дөрөв одоо нэг талын түүхээр хангах боломжтой болж байна. Энэ жилд 360 тонн одоо өвс хадж аваад байна. Хойштоо одоо нэг хатна гэж бодож байсан чинь асар их бороо орсон учраас одоо усан одоо тэгсэн аваад одоо байгаль өөрийгөө одоо хамгаалж байна. Нэг чинь талаар одоо усад нөдөө явуулсан хэрэг тавьсан. Энэ усаар бид нэр одоо ингэж гаднаас нөдөө хоригж яасан гэж хэдэн сумад орж хадаад одоо өвсөө авчаад тэгээ болчихлоо. Баттай юм бүхний хүмбүтэж чаддаг гэж байгаад хийг орлох юм түнд хаалдаа гэж намын цэнхэр орчдонд гариг ирэхс салан боловч ногоон дэхтэй хорвоо сор ганцхан билээ ногоон дэхтэй хорвоо сор ганцхан билээ